Өмнө нь ингээд офис даяараа оройн 10 цаг гэхэд ингээд бүгд сууж идэгсэн байхгүй. 3-2 ч юм уу сууж идэг. Тэр нормал. Тэгсэн чи одоо л тийм биш. Одоо нөгөө HR нэг их одоо чухал ажил гайгүй бол хүмүүсээ цагтан тараа. 6-ад нь явбал тийм рүү орчиход байгаа шүү. Би 20 настай байсан. Оюутан байсан. Тэгээ талбай дээгүүр алхаж байгаад голом тонкны төв барилгыг хараад энэ айгуу гой барилга тий гэд найстайгаа яриад тэгээ тухайн нэг голомт рекламад энэ явдаг гэсэн тэгээ ойлоо дотор нь орж үзэх үгээд тгий хүүтэн байна. Тэгчээ татвасны бодол руугаа явъя гэд. Тэгээд яг ороод утсан чинь нях гоё. Тэгсэн чинь ресепшн айгуу гоё, тухайд айгуу гоё зантай тийм юм битээсэн юм аяараад өө тоор анкет өгөх гэж ирсэн юм уу гэхээр гүгүү зүгээр харах гэсэн ингэдэгсэн чинь тоор оюутнууд уу гэд тийм айл сургуульд ямар ядгийг мэрэгчлийн чиглэлийн юм биш. Тэгээ анкета бүлөө өгчихгүй юу гэдгсэн чинь манай найз чи өгч чи банк гэдэг тэгцээг. Тэгээ би нэрэ гэж бодоод гэтээ би төгсөөгч болох юм гэсэн чинь хамаагүй бүлөөлөгч гэх. Би бол жишээ нь ингээд тейлрээс ахгуулад те яг салбарын хамгийн фронт ажилч те хамгийн эхлэх шатны ажлаас ахгуулад ингээд ажиллаад явсан. Төвийн нэгждэр ч гэсэн би яг бүтээгдэхүүн хөгжлийн менежер байсан, те ахлах байсан, өөр төслүүд дээр ажилласан ингээл яг мэрд зарчмаар явж байгаа байхгүй. Тэрнээс давуу тал нь юу вэ гэхээр амьдрал дээр юу болдог вэ гэдгийг айгуу сайн мэднэ. Нөгөө бидний одоо энэ төвд боловсруулад байгаа бодлого журам хаана очиод үнэхээр зохицуулахтааргүй болдог вэ те хаана одоо нөгөө харилцагчид юм уу эсвэл ажилтнаа одоо дарамт ч юм асуудал үүсгээд идэг вэ. Тэр юм айгуу сайн ингээд нэгд нэгэнгөө мэддэг. Тэгэхээр тэрэн дээр бас нөгөө гаргалгаа хайх юм бол тэгвэл энийг нэг хичээж гэдэг юм ингээд нэг юм айгуу нарийн тийм шийдвэрүүд гарч ирэх боломжтой. Банкны орчин чинь нөгөө бүгд л мэдэндээ ихтгэлцэл дээр бизнес явуулдаг газар. Тэгээ маш өндөр одоо ёс зүй, маргаалтай байхыг ер нь шаардна. Бидний ч гэсэн одоо банкны баримталж байгаа хүмүүст зүйл тий ёс зүйн кодууд гэж байгаа. Миний бодлоор ингээд хүний бас нэг юм хүсэл юу хоёр жоохон зүрдэм бил одоо ингээд туршлага хоёр тий. Би уг нь одоо ингээд миний өрөө харж байгаа тий энэ яг миний ажлын орчин амар гоё өрөө. Тэгээ нөө эхлээд нөгөө ингээд энэ өрөөнд ирэх гоё тий харуулж харах гоё, шүн мөн их гоё л доо. Гэхдээ ингээд эн чинь нөгөө нормал миний өдөр тутмын амьдрал болчихж байгаа учраас нэг тийм өдөр болгон гоё юм хайхаад байхгүй. Тэгэл яг ажил дээр л ингээд ер нь бол нөгөө ажлын юу чинь ноутбукны нэг жижигхэн дэлгэц байгаа шүү дээ. Яг тэнд л миний бүх цаг, бүх анхаарал тэнд явж байгаа байхгүй. Тэгэхээр би уг нь гоё тусдаа өрөөтэй байхыг хүсэж ийсэн тий. Гоё тухтай орчин байх айгуу чухал юм байна гэж бодож ийсэн, хүсэж ийсэн. Тэгээ тэр нь бол бас яг юм бүтээмж орчин тийм ч чухал бас биш юм байна. Ер нь явж юм хүн хоорондын харилцаа тий. Тэр нөгөө орчин гэдэг нь харилцааны орчин айгуу чухал. Сайн байцгаана уу? Планемент. За юм олон шинэ залуучууд манай баг хамт олон нэгдэж байгаад баяртай байна. Ер нь бүх хүмүүс ер нь оролцоог хангахад айгүйх бүгд хичээдэг гэх юм уу? Топ удирдлагын ч тэр хамт ажиллаж байгаа хүмүүс нь ч тэр шинэ ажилтан ч тэр хууч ажилчин ч тэр янз бүрийн одоо эдийн засгийн форум арга хэмжээний зохион байгуулалт юм уу те банк дотроо ийм сургалт зохион байгуулж байгаа ч гэдэг юм уу ингээд бүх үйл ажиллагаанда тэгш хүртээмжтэй оролцоог одоо хангах гэдэг юм айгуу гой соёл. Тэр нь өөрөө бас нөгөө хүний нийгмийн хэрэгцээг тэ хүнтэйгээ харилцах одоо зөвхөн одоо бид нар ингээл нэг нэгжид нэг салбарт хариалагдчих байгаа ш хүн болгон. Тэгэл зөвхөн тэр хүмүүстэйгээ л уулзаад байх биш. Дахиад цаашаа 2800 хүнтэй уулзах, ярилцах тэр боломжийг олгодог. Оролцоогоороо дамжуулж. Баян л хосроо. Би тийм онцгой хүн биш байхгүй. Би ингээл хүн. Тэгэхээр заримдаа би алдаж болно. Өөртөө алдаа гарахыг бас зөвшөөрдөг. Тэгээ тэрэндээ хэтэрхий хэмзгэлж одоо ингэж стрессдэггүй байх. Айгуу чухал. Харин болж байгаа зүйл рүүгээ илүү төвлөрөөд болж байгаа өөрийгөө сайн байсан мэн дээр бас төвлөрөхийг хичээдэг.